Таяг одоо илүү өрөөсөгийн хүлээ авч сонсч байна. За ингээд өнөөдрийн дугаараараа мафийн толгойлогч өнөө цагийн тэр бунтан Некати Арабачи гэх хүний тухай ярихаар боллоо. За ингээд Некати Арабачи 1972 оны 2 сарын 14-нд Баруун Германы Колон гэх хотод төрсэн Арабачигийн эцэг эхийн турк хүмүүс бөгөөд тэд Германд хангалуун сайхан амьдралыг хайж цагаачилж ирсэн хүмүүс байв. Түүнийг Никоч гэж хочлон дууддаг юм байна. Зарим нэгэн хүмүүс бол түүнийг колоны загалмайлсан эцэг гэж ярьдаг. Арабачи бол Hells Angels гэх байкерчдын холбооны ерөнхийлөгч бөгөөд ерөнхийд нь бол одоо шууд нэг нүгүү ярьчих юм бол мафийн бүлэглэлийн толгойлогч хүн юм байна. Арабачи том хэмжээний гэмт хэрэгүүдийг хийж, үүнийхээ хариу цагдаа нартаа их орооцолцдог байсан. За ингээд улс оронд амьдсан Hells Angels-ийн удирдагч Арабачигийн амьдрал хэрхэн өрнөснийг ярьцгаая. Арабачигийн одоогийн байр суурь бол Hells Angels гэх байкерчдын бүлгээс бол илүү давсан байр суурьтай. За түүний амьдралын түүхийг эхлэхийн өмнө хэдүүлээ эхлээд Hells Angels гэх байкерчдын бүлгийн талаар бага зэрэг ойлголтыг авцгаая. Анх 1948 онд Калифорниад Hells Angels гэх мотоцикл сонирхогчдын бүлэг байгуулагдаж байсан бөгөөд цаашлаад дэлхийн 31 оронд 6,000 гишүүнтэй том бүлэг болтлоо өргөжин хөгжсөн байдаг. За Германд л хэд бол 650 гишүүнтэй Hells Angels бүлэг байдаг юм байна. За энэ бүлэгт бол элсэн орохын тулд 21 нас хүрсэн Harley Davidson загварын мотоциклтэй байх ёстой бөгөөд ихэвчлэн гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй хүмүүсийг элсүүлдэг нь бол ер нь баг шалгуур дүрм гэлтэй байдаг юм байна. Hells Angels бол ердөө нэг мотоцикл сонирхогчд ирчүүдийн бүлэг биш юм байна. За ер нь бол цаашлаад хар тамхи, хүний наймаа, галт зэвсэг болон дээрэм зэрэг хууль бус үйлдэлээрээ алдартай мафийн бүлэг гэж хэлэхэд болно. Hells Angels-ийн дэлхийд daярх бүлгүүдийн нөлөө бүхий маш хүчрхэг хүмүүс удирддаг гэж байна. За тэд бол үнэнч байдлын хатуу дүрмтэй бөгөөд дотроо өндөр зохион байгуулалттай байдаг гинэ. Энэхүү бүлэглэл нь газар нутаг нөлөөллийн төлөө бас нэг Бандидос Сатудара гэх бусад байкерчдын бүлгүүдтэй байнга тэмцэлцээр ирсэн байдаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Hells Angels бүлэг өргөжин тэлж дэлхийд даяар сүлжээтэй болсон байна. Германы Колон хотын жаалхүү харанхуй гудамжнаас эхлээд мафийн толгойлогч одоо цагийн тэр бумтан Некати Арабачи болтлоо яаж томорсон юм бол. Арабачи нийгмийн доод давхаргаас өөрийн амьдралын замаа эхлүүлсэн. За 1990 оноос эхлэн тэрээр шөнийн цэнгэний газрын хамгаалтанд ажиллаж эхэлсэн байна. Өөрийн хатуу зан чанар болон бусдыг удирдах чадварынхаа ачаар Арабачи маш хурдан албан тушаалд дээшээ дэвшсэн байдаг. Тэрээр тухайн үед өөрт нь байсан багахан хэмжээний эрх мэдлээ ашиглан бизнес нөлөөгөө улам тэлхийн тулд өөрийнх нь доор ажиллаж байсан болон энэ тэндээс гэмт бүлэглэлд байсан бусад хүмүүсийг цуглуулж өөрийн гэсэн бүлэгтэй болоод эхний ээлжинд бол Герман болон Европын зарим улсад улаан дэнлүүний бизнесийг бүрэн эрх мэдэлтэй оруулж авсан байна. Түүний мэдэлд орсон улаан дэнлүүний гудамж болон шөнийн цэнгэний газрын бизнесүүд нь Арабачид алтны уурхай шиг асар их ашгийг маш богино хугацаанд авчирсан. Арабачи зүгээр нэг балмад танхаа итгээд байсангүй тэрээр гүйлгээ ухаантай бизнесмен байсан юм байна. Арабачи гараа цэвэр байлгахын тулд хууль бус бизнесүүдээ хүмүүсээр дамжуулан өөрөө дандаа тийм алсаас удирддаг онцлогтой хүн юм. 1999 оны үед Арабачи Германы Колон хотын даалд хууль бус хар бараан ертөнцийн эзэн хаан болсон байжээ. Түүний энэ бүх амьдралын эхлэл Hells Angels гэх харгас хэрцгий гэмт бүлэглэлтэй салшгүй холбоотой байсан. Бүлгийн гишүүний хувьд Арабачи хүч болон эрх мэдлээ ашиглан бусад өрсөлдөгч нараа дарж чадсан ч түүний өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан эзэнт гүрэн бол түүнийг улам олон дайснуудтай болгож дээрээс нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан юм. 2002 онд Арабачигийн гэмт хэргийн ертөнц бол нэлээд уналтанд орсон. Ерөнхий прокурор Юрген Вартунаар ахлуулсан цагдаагийн тусгай ажлын хэсэг Арабачиг гэмт бүлэглэлийг удирдаж галт зэвсэг, танхаа, дээрэм, хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн гэх үндслээр баривчилсан.
түүнийг баривчилсан цагдаа нарын олон жилийн ажлын үр дүн байсан гэхэд болно. 2002 онд Арабачид 9 жилийн хорих ялыг шүүхээс оноосоо. За ингээд Арабачид торны цаана орсон ч аюултай мафийн толгойлогч хэвээрл байсан юм. Шоронд хоригдож байх хугацаанд тэр өөрийн бизнесүүдээ удирдах байсан. Шоронд байхдаа бизнесүүдээ үргэлжлүүлэн явуулж байсан нь түүний гэмт бүлгийн сүлжээ хоорондоо ямар нягт гүнзгий холбоотой, түүний хамтрагчид нь түүнд ямар үнэнч байсныг бол харуулдаг. За Арабачи хоригдож байхдаа өөрийг нь ялалсан прокурор Вартуны амийг хөнөөлөхөөр Дуйсбург хотоос Албан хөлсний алуурчин бол хөсөлсөн. За гэвч түүний шоронгийн уулзалтын өрөөнд болсон энэ бүх яриаг хууль сахиулагч нар олж илрүүлснээр энэ төлөвлөгөө бүтлгүйтсэн. За мөн цаашлаад Вартон прокурорыг хамгаалтанд авсан юм байна. Арабачи 2007 он хүртэл хоригдож байгаад түүнийг Германаас Турк улс руу албадан гаргасан байна. За тэрээр бол Туркид очиод бол зогссонгүй, Туркид очиж өөрийн эзэнт гүрнээ бүр эхнээс нь эхлэн босгосон байдаг. 2010 онд Измирт болсон олон улсын Hells Angels бүлгийн удирдагч нарын уулзалтанд Арабачи оролцож Hells Angels MC Намаз Туркийн ерөнхийлөгчөөр томилогдсон. Арабачи Германаас бүр мөсөн гаргасан явдал нь бол түүнийг Германы гэмт хэргийн ертөнцөөс бүр мөсөн арчхыг хүссэн явдал байсан юм. За тэрээр Туркээс Герман руу болон Европын зарим улс орн руу хил дагнасан хууль бус бараагаа үргэлжлүүлэн тээвэрлсээр л байсан юм байна. За тодруулах юм бол Арабачи хар тамхины 8-ны сүлжээгээ өргөжүүлж Европ руу героин болон бусад төрлийн хар тамхийг хууль бусаар нэвтрүүлдэг сүлжээг удирддаг гэсэн мэдээлэл байдаг. За мөн зэвсэг, хүний 8, биеийн үнэлэлт ч бол үүнд багтдаг. Европ даяар янз бүрийн эмсийн хүрээлэн бол Арабачигийн мэдлэх бол байсаар ирсэн. За Европын хууль сахиулах байгууллага Арабачиг анхааралтай авсан ч түүний Турк улсын иргэний байр суурь нь бол Европын хуулийн дагуу шийтгэлээс Арабачиг хамгаалсан байдаг. 2013 онд Европын Hells Angels бүлгийн удирдагч байсан Фрэнк Хенбут гэх хүн бол Испанд баривчлагдаж шоронд орсны дараа Арабачиг Европ дахь удирдах албан тушаалыг залгамжлах боломжтой гэж үзсэн. За ер нь өөрөөр хэлэх юм бол Фрэнк Хенбут удирдагчийг шоронд орсон цагаас эхлээд Арабачи бол ерөөсөө энэ Hells Angels-ийн бол ерөнхийлөгч болсон байна. Тухайн үед Герман болон Испаний цагдаа нар Туркээс Hells Angels-ийн үйл ажиллагааг Арабачиг удирдаг гэсэн мэдээллийг олсон. За энэ таамагч үнэн байсан. Арабачи Туркээс Hells Angels бүлгээ удирдаж түүний удирдлагын доор ажилладаг хүмүүс хичнээн хол байсан ч гэсэн Арабачид бол маш үнэт зүтгэдэг байсан байна. За Арабачи нөлөөгөө нэмэгдүүлэх тусам өрсөлдөгч байкерчдын бүлэглүүд бол сатуударах бүлэгтэй бол Hells Angels-ууд газар нутгаа булаацалдаж тэмцэлтг нь бол тухайн үед айгүй ихссэн гин. За бүлгүүд хоорондоо бол ерөөхдөө тэр Германы орон нутгууд болон зарим хотуудыг мэдлэлтэй авах эсвэл Европын зарим хотуудыг өөрсдийн мэдлэлтэй авахар бол тэмцэлтдэг байсан. За энэ тэмцэл бол гэрээ хилцлийн үед ингээд 50 замаар шийдэгдэхгүй нэлээд хурцдах юм бол цаашлаад аллах гэмт хэрэг болох нь ч бол инүүхэнд байдаг байжээ. Арабачи хүнд сорилтуудтай тулсан ч өөрийн ажил хэрэгч ухаалаг чанараа бүлгийнхэн хүчтэй хавсран ашиглаж өөрийн нөлөөллөө тэлсээр ирсэн юм байна. Хууль сахиулагын бол түүнээс ерөөсөө нүдээс салгаагүй. 2015 онд Испаний эрх баригчид Арабачиг Европ даяар 90 сурвалжилж хүний 8, галт зэвсэг, хар тамхины 8-нд буруутгаж баривчлах тушаал гаргасан. За гэвч бол Турк улс өөрийн иргэнээ Испани улс руу тухайн үед шилжүүлэн өгөөгүй юм байна. Туркийн эрх баригчид Арабачигийн толгойг бол байнга илээд байсангүй. Тэрээр 2018 оны 6 сард Туркид баривчлагдсан ч тухайн хэрэг дээрээ бол нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэдхэн сар шоронд суусны дараа уг хэргийг хааж түүнийг сулсан байна. 2020 оны 7 сард Туркийн аюулгүй байдлын албаныхан Арабачиг дахиад Измир хотын Чишмэ дүүрэгт байхад баривчилсан. За гисэн ч бол Арабачи энэ удаагийн баривчилгаанд мөн хэдхэн 7 хоног суугаад мөн л судлагдсан байдаг. Ингэж олон удаа Арабачиг баривчилсан ч тэрээр ингээл тухай бүрдээ суллагдаад байсан нь бол нөлөө бүхий тэр бунтан гэмт хэрэгтэнд ял тулгах боломжгүй болохыг харуулсан факт гэж үздэг.
Одоо 50 гарсан Арабачигийн байр суурь бол анх эхэлж байсан шөнийн цэнгэний газрын хамгаалтын албанаас одоо цагийн нөлөө бүхий тэр бумдны байрлал бол шилжсэн. За тэрээр жижиг гэмт хэрэгт оролцохоо болж ухаалаг цэвэр амьдралаар бол одоо амьдарч байгаа юм байна. За одоогоор Никати Арабачигийн одоо Арабачиг бол Дубайд амьдардаг гэсэн мэдээлэл байна. За мөн Монакод амьдардаг ч гэсэн мэдээлэл байдаг. За яг бол одоо хаана амьдарч байгааг би бол мэдэхгүй байна. Интернетээс бол сүүлийн мэдээллийг хайхад бол одоо Монако болон Дубайд амьдардаг гэсэн байна. За магадгүй нөлөө бүхий хүн учраас одоо юу гэдэг улс орнд дамжиж их аялж амьдардаг гэж болох юм болов уу гэж би бол таамагласан. За тэрээр өнгөрсөн гэмт хэрэгүүдээсээ холдохыг хүсч хууль бус бизнесүүд ерөөсө албан ёсны бизнесүүд бол болгосон байна. За гисэн ч Туркийн Hells Angels-ыг удирцаар байгаа бөгөөд дэлхийд даяар байдаг тийм одоо мафийн сүлжээнд бол одоо Арабачиг нөлөөтэй хэвээр байгаа гэж бол үздэг гэнэ. За Арабачигийн өнөөгийн сошиал ертөнцид бол одоо тэрээр хамгийн тансаг зүйлсийг хэрэгэлдэг тэр бунтанд үрээрээ алдартай юм байна. Арабачи гэмт хэрэгтэн мафийн толгойлогч гэлээ. За TikTok, Instagram, YouTube зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслэр олонний анхаарлыг татаж хэдэн сая хандлтыг бол одоо тэрээр авсаар байгаа юм байна. Мэдээллийн их сурвалжууд Арабачигийн нийт хөрөнгийг бол 5 сая доллар гэж үзээд байна. За гисэн ч бол Монако, Франц, Герман дахь түүний тансаг харшууд, тансаг машины цуглуулга, хувийн онгоцнууд, даруулт онгоцны биширмээр цуглуулгууд, за тэгээд цаашлаа 143 орчим үл хөдлөх хөрөнгө зэрэг нь бол одоо түүний хөрөнгийг 5 сая доллароос бол хэдийн давсан тодорхой гэдгийг харуулж байгаа юм. За ингээд Арабачигийн амьдрал одоо гэмт хэрэг, хэвлэл мэдээлэл болон нийгмийн үнэт зүйлсийн хоорондын нэг тийм төвөгтэй харилцсан үйлчлэлийг харуулсан олонний анхаарлыг татсан одоо тийм амьдралтай хүн юм аа гэж бол одоо үзэж байна. За ингээд олон нийтийн одоо сошиал ертөнцөөр бол Арабачиг одоо олон сая хүн биширж одоо түүнийг одоо дагаж хандлт одоо авсаар байгаа бол зарим нэг хэсэг хүмүүс бол тийм ээ за энэ хүн бол одоо хууль бус аргаар тэр бунтан болсон. Яагаад энэ хүнийг ингэж одоо бид бишир даах ёстой юм бэ гэд. Ерөөсөө энэ олон нийт бол яг одоо Арабачигийн одоо тал дээр бол одоо хоёр хуваагдаад байгаа юм байна. За ингээд өнөөдрийн мань дугаар үүгээр дуусч байна. Хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. За хэрвээ танд одоо таалагдсан бол та илүү уруу сувг дээр лайк дараарай, subscribe дараарай гэж хүсье. За дараагийн дугаараараа уулзлаа. Баяр та.